Засгийн газрын шийдвэрийн дагуу ойрох дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэд иргэд авчирсан нисэх багийнхныг ерөнхий сайд хүлээн авч уулзлаа. Улаанбаатар, Дубай, Улаанбаатар чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын замыг туулж 22 цаг үргэлжлэн 91 иргэнийг эх орондоо авчирсан байна. Америкийн нэгдсэн улс, Израиль, Ираны хооронд үүсэж байгаа дайны нөхцөл байдлаас үүдэн ойрох дорнодын бүс нутагт тэр дунд Арабын нэгдсэн Эмират улсад Монгол улсын олон иргэн гацаад байсан юм а. Тэгвэл Монголын иргэний гарын тээвэр төрөмжт компани тусгай үргийн онгоц Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос 91 иргэнийг эх орондоо эсэмэнд авчираад байна. За энэхүү нислэгийг хийхэд Хятад, Мянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрч ихээхэн ачаалтай нислэг болсон гэдгийг онгоцны ахлагч онцолж байна. За нийтдээ нислэг маань блок цагаар 23 цаг, нислэгийн цаг нь 20 цаг орчим үргэлжилсэн нислэг байгаа. Тэгээд энэ хугацаанд манай 23 хүний бүрэлдэхүүнтэй нийт нислэг баг ажиллалаа. Тэгээд цаг үүрэгт ажлын хуваарийн дагуу нислэгээ хуваарлаад одоо 6 нисгч явуулах чинь нэг нисгч нэг 6 цаг орчим нислэгийг үргэлжлүүлэхээр нислэгийг одоо хуваарлаад ажилласан. Тэгэхээр одоо тасралтгүй бас яг ажиллаж яваагүй. Ингээд нэг амраагаад ээлжлэх маягаар ингээд үүрэгт ажлаа хуваарлцсан байдаг. Тэрнийхээ дагуу ажилласан. Бүх элчин сайдын яамууд болон гадаад хөвлийн яамын шугамар бусад улс орнуудтай зөвшөөрлүүдийг автсан байсан. Тэгээд бүх л одоо дайрч өнгөрсөн улсуудаас зөвшөөрлийг авна. 7 орноор дамжиж өнгөрсөн. Энэ улсуудаас бүгдээс нислэгийн зөвшөөрөл болон гадаад харилцаа яамуудаар элчин сайдын яамуудаараа дамжуулан консулын албаар дамжуулаад зөвшөөрлөг намыг авсан. Мэдээж энэ чинь бүгднгийнх нь хамтын ажиллагааны үр дүнгийн илэрл амжилттай нислэг болсон гэдэг нь бол хоорондын одоо хамтын ажиллагааны үр дүн шүү дээ. За тэднийг Монгол улсын ерөнхий сайд хүлээн авч уулзсан талархад илэрхийлж Монголын иргэний агарын тээвэр компани байгуулагдсны 70 жилийн өмнө мэндийг дэвшүүлсэн байна. За нислэг бол 7800 км агаарын зам туулж 22 цаг тасралтгүй ажилласан та бүхний бас ур чадвар ухаалцсан ба баг хамт олонны хамтын ажиллагаа ив ойлголцлын үр дүн гэж үнэлж байна. Энэ нислэг бол зөвхөн агаарын тээвэрлэлт тус Монгол улс иргэдийнхээ төлөө анхаарал тавьж ямар ч эрсдлийг давамт туулж дэлхийд хаанч хүрч чадна гэдгийг харуулж чадсан бас бахархалтай үйл явдал боллоо гэж бодож байна. Монгол төрийн өвөрг даалгаврыг нэр төртөө гүйцэтгэж өндөрт тавьж баг хамт олноор нэгдэж нэгтэж одоо их зохион байгуулалтад ажилласныг бид харсан сонссон. Тэгээ та бүхэндээ баатарлаг үстэй Монгол улсын засгийн газрын нэрээс бүгдд нь дахин талархал илэрхийлж 70 жилийн барийн мэндийг самт төшүүлье. Та бүхэндээ сайн. За дайны бүс нутгаас иргэдэд авчрах ажиллагааг онцгой байдлын гормоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан байна. Уг ажиллагааг Монгол улсын гадаад харилцааны яам, зам тээврийн яам, бүс нутаг дахь Монгол улсаас суугаа элчин сайдын яамдууд болон Арабын нэгдсэн Эмират улсын агаарын хүчин мөн иргэний нисхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.